Хон хөөхтүүд. Амар унаа. Бити. Амар үргэм. Сэн үү? Цаана идсэн. Oh my god. Та дараараа биш би чараагүй шүү. Би арай чи идчихин гэж бодсон. Одоо анаас хэдүүлээ майхан яз. Ano camp mo? Mo. Сайн байна уу? Сайхан чамааг юу яадаг? Оо яа гоё. Following. Аа. Бид Онгоос. Онгоос ирсэн юм. Би хамгийн сүүлд уйлхан өрсөс сүүлд ороог байхгүй юу? Өвөл ордог байхад нэг олон байдаг байсан. Тэгсэн чинь зөний хойр бас өөр юм байна шүү. Бид нар нэг шоолоо байсан байна. Гэтэ зүүн энэ байдлаараа амар хэдэд таа. Гадаажуулчтай кафенаар мэдээл цэнтрийн ганцхан чинь цаад хараа сэтгэлээ намайг. Өөрөө ч сайн уудлаа гэж. Тоглоал юм байна. За хэдүүлээ машин руу яваад одоо Орё тийм нэг суудлыг юм гэдэг цонхыг нь жоохон онгоолгоод дэчгсэн. Би ч бас идэш уушин дэлэхгүй аягүй удаан юм идлээ шүү. Тэгсэн чинь одоо тэр хүн бараг буцлаж байгаа гэж бодож байна. Нөө sorry гаргаж чагаад хонд хөөхтүүд амар унаа. Сайн өшөөг авах чинь яа ууралч. Эцнийг нь унаах чинь тий алгах чинь. Чи битээ залжгаа нь өөрөө хамгаалцдаггүй юм. Тэгээ одоо энэ шал удлаа ингээд нөхөө хаяагаад байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд хавчихсан ахгүй. Тэгтээ замаасаа халтраад 9 тасархаа дээр би яг яаж хонхоо мэдэхгүй байгаад харна. Гол бараадаа тончий гэж бодлоо. Тэгээд чадвал загас байрна. Би загасны хэрэгсэлтэй явж байгаа. Тэгээд хувцамцаа өмсөөд тэгэнгүүтээ нэг нь авахаж он зэгцлээд Орё. Орё. Тэнэш. Би нэрээ энийг хийсэн ш. Няра. Би нэг өөрөө сойрлуулсан. Эраст. Би таад амар сар оруулъя заяа. Гэхдээ тэр нэг гоё харагдахгүй байх юм. Нэг бочтороос хараа нэг тийм шавшаар сар байгаа байхгүй. Өглөө сэрэнгүүтээ охин голынхаа энэ аваараа явангуудаа дараа нь Эрдэнэзүү хэд ороод бас нэг өөр газруудаар явах төлөвлөгөө байгаамаа. Гэхдээ ингээд яг ийм төлөвлөгөөр фейлддэг шүү. Тэгэхээр би хамаагүй ийшээ явах чи тийшээ явах чи ингэж хэлэхгүйгээр сэрээ хавцгаа. Одоо ингээд ухас судлан заяа. Энэ ингээ ялаа барих гэдэг. Ялаа бариад байгаа юм бол. Тэгээ өглөө намаас ирээсэн байхгүй юу? Би ингээд лайвэрс ирсэн чи надаа амнаасаа нэг юм гаргаж өгч байгаа. Хар орхоо барьцаа тэрийг надад бэлгэлээ. Тэрийг ингээд хараад би баярлна гэж бодсон юм шүү. Би тэгцэрлээ. Ингээд орхон гол гэж ааш төрсөн. Би одоо хувцас салиод тэгэнгүүтлээ цайгаа угаад хэдүүлээ энэ судалцгоё. Хэдэн километрийн зайтай гих мэт хэлээд өгөл би яг чиний байгаа газраас нэгээс 2 цагийн дотор очих боломжтой хамгийн гоё маршрутыг гаргаж өгье. За чи бид үнэхээр хөрхөнтэй бүр эрэгтэй хүнээс илүү сайн ойлгоно те. Би л нэг тийм марсаа ингээд эцэстэн чамайг хамгийн их ойлгодог хүнтэй гэж гэрэлчих үед за чи бити байж идэг шүү. Тэгээд ер нь явандаа яг нэг бич тийм л ингээд Тэгэхээр анчин гөрөөчөнд хотел юм байна л та.
Та дараагийн шүү би чараагүй шүү би арай чинь ч одоо. Яа ичмээр юм бэ? Орё. Энэ бол ичгэлтэр зүйл шүү. Би чам өлсгөөд байна уу? Энэ баг амруу орлоо. Ямар их ялаа вэ? Чи юу энийг алах уу? Бэжаал дуудлага яриад энэ сүлжээ орохоос их хэцүү юм аа тийм. Сүлжээг байлаа амарч байна. А би нэрээ Starlink-тэй ашна хаа. Starlink түрээсэлж аваад 80 дугаараас залгаад таадаас түрээсэлж авах боломжтой. Өдрийн 60,000, 80,000 юу лээ? Тэр хавцаа шүү. Тэгээ Starlink-тэй хаар бас их амар юм байна. Гэхдээ ингээд ганцаараа яг ингээд чийлрээ демори гэж байгаад ингээд хүмүүс залгаад байлаас их тухгүй. Гэхдээ яг хаа интернет хүм боломж хэрэгтэй байдаг шүү дээ. Яна тэнэс халтаачаад хойлоо яаж мэсэн давна. Тэстэн нэр өмнө үл бүтэх бац гэмэ. Ийм нэг өмнө авсан юм эсвэл гэхдээ энэ дээр энэ хоёр зүгээр үү тий? Яа. Бэр. Энэ юм шүү. Энэ ч болоод байгаа юм шиг тий? За энэ юм байна. Одоо ер нь яг л бордог цаг үе маань. Чигшил өчтөй учраас би эндээ тасдуулахгүй зөвхөн нарны сэтгэл байлаа. Ингээ шүү. Надаас хүмүүс биендээ дүрхсэн нарны төсөө оройн нь яадаг вэ гэд асан байсан. Оройн арчин угаан цэвэрлэн. Би энэ аялалтаа ариун авч яваад штэ. Тэгэд ариун нар арчичдаг байхгүй. Надаас л хитарын тэнгүүд тасцуу. За энэний нөгөө гялцуулагчтай нарны төс байдаг штэ. Энэ амар цай чигшил өгдөг. Тэнгүүд айгуу гоё ахгүй. Алан болгоцоо учраас энийг л хэрэглэх юм. Хотод очих юм бол хамгийн түрүүнд очиод би заавал энийг авах. Энэ бүр гялцуулагчтай учраас нүур мүрээ бодохгүй байсан ч айгүй гоё арьстай харагддаг. Хайр юм алан болгоцтой. Хан моос үнхээс юм гоё. Санаа цагтаа харахаараа заавал сайн байна уу шүү дээ би чинь стүнэрээ. Би торгуул чадвартал цагдаад баярлаа гэж хэлдэг. Хүй чи болооч. За бийц нохот бол орчлоо шүү. Хойл бус юм хийгээгүй гэж найдаж байна. За дахиад ганцхан сүүлийн удаагийг бичдэг хаалгана. Тэр юм шиг бах юм. Тэр чинь нөгөө нэг сэргээчтэр гардаг юм уу? Hello, it's me. Юу лээ? Нэг тийм яриад байдаг шүү дээ. Meet you at sunset on the right side of the monastery. Yes, okay. Яг альнаас нэг хэлэх юм бол гайд байдаг юм байна та. За, зөндөө хүмүүс нөө таныг хүн тарахгүй мах та гэх юм бол сайн нэг мэдлчмээр их. Бүр үнээр хүнтэй мэрмэр. Энд мөрөгтэй юм шиг шүү дээ. Ануу камп юм. Муу. Сайн Сайн байна уу? байна уу? Би саяхан чамааг юу яадаг. Ямар гоё. Following. Бид Онграс. Онграс ирсэн юм уу? Би камп мембер хийж явж байгаа бидраас. Тийм үү? Даачих чам гэхгүй. Одоо бид нар нөгөө өгийн нуур явлаа. За. Тийм. Бид хоёр одоо төвхөд явлаа. Тэр гэр бүл дээр ирцгээсэн. За. Буцаад явах юм. Орё. Ja, border collie. Бид хоёр ингээл бичлгүүдээ игээл газрууд үзээл. Ганцаар хөдөө мөдөг болоо. Би нохойд гэж хараадаг танд ч. Хонь мөнийг айгүй хөрхөн ингээд. Тий, дэлхийн хамгийн ухаантай нохоо гэд. Хонь мөнийг бас ингээд хөрхөн хариулъя авчдаг гэж ш. Өөрхий. Яг нэр нь яг давтсан байж. Mommy is still coming. Би за дандаа ингээл.
Хөдөөгөр яваад байгаа. Тий, одоо ерөөсө хотод байхгүй. Зун бага үеэр л. Тий, зунаагаас ашиглаж аваад одоо бүр уртаа ил таах юм. Тийм үү, хааш явах юм. Эхлээ баруунасаа тойроо зүүнээсээ ингээд бүтэн тойрд юм уу гэж тод хотод ирэхгүйгээр битгаар тэг бэлтгэлээ базаад одоо нөгөө нэг жоохон удаа явчихаар гизний амарчаад байгаа болохоор дасгаал. Машин тэгээд гайгүй байна уу? Одоо гайгүй 7 хоногийн дараа бит хоёр баг гарах байхаа. Одоо дасаад нэлийн гайгүй болчихлоо. Баярлалаа. Стагаа юмсаа дарлаа. Зогийн аваад тэгээд миний Тэгээ та бүгдээрээ влогд орж байгаа шүү. тийм үү? Яа нэг. Баян. Стагаа. Баярлалаа. Баярлалаа. Тэгээ Бас этэн гарууч гэдэг. За баярлалаа. за стагаа баярлалаа. Баярлалаа. Та ядас болгоомжтой орой. Гоё гараа. Гоё юм би. Тэгээ хүмүүс таартай. Орой ихтэй үнэхээр сая халуутсан байсан хөөрхөн усуучлаа. Ямар гоё хүмүүстэй таарч ба те. Гарцгаа. Ташаа. Гоё юм байна. Аяшаал нохот орчлох байх. Юу гэдэг хийдвэ? Хот ороход дургу байна. Машин төлдөө ихээр чинь нэг юм чи зүгээр бүтэд хүчих гээдсэн аахгүй. Тэгээ би энэ тэнд уяад явчих ихээр айгу хэцүү байгаа. Орёг бол өссөн хүн нилээд эзэн болох боломжтой насан дээр байгаа учраас хөөе босооч. За үнэхээр нохоо аслам гэдгийг одоо үүгээр л батлая да тий. Нохоо аслам халуун гэдэг чи өнөөдөр хэлт юм шүү. 완전 소주야. 네? 한국 분이시. 아, 한국 사람 아니에요. 몽고예요. 한국말 잘하셔서. Би нөөний суудлуудыг ингэ жоохон нээчдэгтэй тэгээд суулгаж үлдээнгүүтлээ өөрөө гараад ирт юм уу гэж бодлоо. Yeah, let's go. За энэ цүүн зармаг зарддаг юм байна. Сайн байна уу? Маш их зармаг хэлцээ. Хэд Би ч мөр юу хийгээд ирлээ гэдэг. Баярлалаа. За орох нэг тасалбар авчи дотороор зураг авал яах вэ? Зураг хэлээд нь 20 мянга за орох тасалбар нь 5 Аа. мянга. За окей, тэгвэл ихшингээс кипи яршил. Дронс гэж болох уу? Дараа нэг нь офсоос чөвчүүлээ. За энэ нагарч унаа болохоор энэтхэгийн одоо гүн ухаанч философч байгаа. Монголд болохоор бол Усын хаан гэж одоо нэрлэдэг. Усын хаан толгой дээр нь одоо 8 могой цамцаасан байгааг харж байна. Ингээд усыг бэлтгэж байгаа тийм могой. За тэгээ гарын мутгалгаа нь бол одоо тэнцвэрийн мутгалгаа байгаа. Ганзай гинэ. Алин юм бол. Очир баригч. Гэдэг нэртэй боргод байгаа юм байна. Сайн бацгаана уу? За, ямар гоё нэг тийм ариун юм бэ те. Хариусчлаа. Оо энэ учлаа. Очир 8 манал гинэ. Бурхан багш 2. Бурхан багш 2 10 хангал гэж. Оо ямар гоё сүртмээр юм бэ. Баруун зөө. Сайн байна уу? Гоё юм аа. Намаа бага хахад гандаа оронгоо тэгж ингэж хоошоо гараараа гэдэг байсан. Бүсээ харуулж болохгүй гэд тэгж гарах хэрэгтэй гэж бодоод зүйдсэн гарчлаа. Одоо буруу зөө юм. Тэгэхээр кэлж мэдэхгүй юм да. Ямар сүртмээр байна те. Би яагаад шивнээд байгаа мэдэхгүй байгаа ч гэсэн би шивнээд байна. За хэдүүлээ одоо яг кемпинг хийх газар руугаа явахгүй бол амар орой болж байна. Би одоо замдаа гарахгүй бол шөнө очих юм шиг байна. Тэгэхээр хэдүүлээ
Явцгаая да тийм ээ. Надад үтсэн их сайхан санагдлаа. Би гоё ингээд хүрд эргүүлмээр их хүрд байхгүй юм бах та. Хүрд эргүүлэхээр нэг тийм бага хахад сэтгэл санаа амар гоё тайвширчдаг байж билээ. Нэг тийм хүсэж байгаа юм. Төхөн хэдрүү өдрүүлээ. Явцгаая. Let's go. Би ууг төхөн хэд явж агаад төрчлөө. Төржөө байхгүй. Starlink-ний 100 GB дууссан. Орё болохоор энд ингээд доор амиа бодсон. Малэрцээ явж байгаа мотоциклтэй хүнтэй тараад. Тэнгүүтээ намайг дагаад яваа гэсэн. Би дааж явж байна. Тас шүү. Хийм том бит юм уу? Би амдралтаа саахад орж байна. Oh my god. Галзуу том юм шүү. За сайхан дарлаа. Одоо чоноор шүү. Би ихтэй чон орохыг хүсэж байгаа. Баавга авахыг хүсэж байгаа. Юуны магадгүй баавгаан цацлага авч явдаг. Йоо, өчтөр амар хүсэн. За нөгөө хүмүүс маань явчихлаа. Эндээс өөрөө очруулчих гэнэ. Ингээд замаараа явсаар байтал таарнаа л гэж байна. Би энэ хит дээр ирчих шиг болох юм. Сүлжээг байх ч гэдэг амар юм дөө тэ мап байж харахгүй тэгээд сайхан юм болов гэж бодоод одоо би нэг цагаан морьтой ханхуу эрдэл хүлээх ёстой юм лээ. За Орёг AC асаагаад үлдээчлээ. Төхөн эд дээр ирсэн. Хид рүү ахаад Орёг оруулахгүй байх. Тиймээс AC-г насаагаад үлдээчээ. Цанхнуудаа жоохон онгойлгоцсон. Тэгээд энэ найз яа гэж байгаа юм л. Цаашаа Найзаа яваарэ. Яах юм бэ? Цаашаа. Яа, яах юм бэ гэж. За. Сайхан юм. Тэнд морь байдаг гэсэн морьтой явна л гэдэлээ. Сайн байна уу? Сайн уу? Би чанаас ганцхан юм гоочгоо. Чи камерыг барьж байгаа. Би яг соосныхан дараа наа гарч ийн хараарай за. Ингээд би орж ийн орохгүй байна. Орё тэнда. Яг гоё гэр бүлээрээ ингэж явах гоё юм байна. Ерөн одоо нөгөө хүүхэд байхад чинь хамгийн гоё дурсамж хөдөө явах гэр бүлтэйгээ л хамт өнгөрөх байдаг штэ. Надад бага байхад манай аав ээж хоёр ерөөсө хөдөө явж байгаагүй байхгүй. Би багтаа би 25 нас хүртэл ээж минь. Нас хүртлээ хөдөө явж үзээгүй. Тэгээ би анх удаа хөвсгөл хэдэн жилийн өмнө явж исэн юм. Тэгээд хөдөөд дурлаад тэрнээс хойш ингээд хөдөө явдаг би заавал амьдралаар амьдрандаа аялдаг хүн болно доо гэсээр хагаад өнөөдөр одоо ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэд баа хахад нь штэ тий. Монгол хэлний хичээл дээр гэрийн даалгавартаа зуны амралтаараа юу хийсэн бэ гэдэг нэг тийм зохиомжлог өгдөө штэ. Би бичих сэдв байдаггүй байсан. Тэгээ хүүхдүүдийн нөгөө нэг амар гоё битсэн 5 хүүхд мөхтийг самбар дээр зогсоогоод юм бичилдэг штэ тий. Тэгэнгүүт амар гоё гэрүүлийнхэнтэйгээ ийшээ явсан, тийшээ явсан, хужирт явсан гэл тиймэрхүү юмнууд айгүй их гоё яригадаад тэр нь амар гоё санагддаг байсан. Тэгээ хүүхдүүд амар хөөрхөн борлоод ирдэг байсан. Би дандаа л цагаан байсан. Тэгэл юм борлдоггүй. Одоо тэгээд 6 сар л тэнлээ борлсонгүй. Борлохгүй юм шиг өнөө. Энэс багтаа хөдөө явдаггүй байсан толботой нэг жоох. Өөр ертөнцид орж ирдэг гэсэн. Ямар гоё газар вэ?
Би хаашаа бохолээ хөө над дээр ингэж ял. Төвхөнхийд нь Өвөрхангай аймгийн Батүлзий сумын Шивээ дуулын өрөөд далайн түвшнөөс ойролцоогоор 2300 м өндөр туршдаг Монголын түүх, шашин, соёлын үн төвийн нэг юм. Энэхүү хийдийг 1653 онд өндөр гигийн зан азар бясалгал уран бүтээлээ төрөх орон болгон байгуулжээ. Тэрээрээнд олон жил бясалгаж Монголын соёл урлагийн түүхэнд мөнхөрсөн бүтээлүүдэд төрөсөн гэдэг. Төвхөнхийд нь өтгөн ай мод, сүрлэг хад асаг, уудан хөндийгс бүрдэх байгалийн үзэсгэлэнт орчинд байрладаг. Хийд хүртэлх зам нь алгалтын аялалд тохиромжтой байдаг бөгөөд оргилд хүрэх тусам орхны хөндий бүхэлдээ нүдний өмнө дэлгэн харагддаг. Эндхийн хамгийн онцгой газруудын нэг нь Ихэн хивлээ хэмээх байгалийн агуу юм. Уламжлал ёсоор хүмүүс энэ агуугаар мөлхөн гарснаар сэтгэл санаа ариусаж шин өрчөж авдаг гэж үздэг. Өнөөдөр Төвхөнхийд нь зөвхөн мөрөглийн газартуудыг Монголын түүх, байгаль, соёлын үн цэнийг нэгэн зэрэг мэдрэх боломжтой аяллаа чухал нэг цэг болсон байна. Хүн нэрээ сэгсрэн гэж энийг хэлдэг байх шүү хүмүүсээ. За одоо ариун байгаа юм чи ариунаар арчиж байгаа тийм ээ. Гэтэ энэ what the fuck юу вэ те? Би ч юу таам шүү дээ. Селфитэг мэтлэлтэг гайхав үнэндээ юм. Би зүгээр л нэг газар байрлаа. Тэгээд би бүр айгүй юу зэгтээ. Гэтэ хаа байна. Ном шилчээ. Гэт орсон чинь хааж байгаа мэн. Тэгээ би харцаалаа. Харцаа өгүүлээрэй гэсэн. Ямар гоё шоу дуурайд наа тий. Дараа зорж гоё эртэрүүл ирэх юм байна л гэж бодлоо. За одоо болохоор надад сүлжээ бас байдгүй маань. Сүлжээний 85 асуудал байна. 7:32 болж байна. Тэгэхээр чин хонох газар олох хэрэгтэй. Би оройны хоолж идээгүй, би өдрөө хоолж идээгүй, би өглөө таайдаа санаж байна. Би зандаа цайгаа уучнаа гэж хэлсээрэн байтал ингээд ийм байталтай олчиж байгаа байхгүй. Өглөөний цайгаа уун муун гэд уугаагүй шүү. Тэгээ би өөрөөсөө цай унд мунд үнэхээр өдөж уусангүй. Хондоо хүртэл анхаарал хандуулж чадсангүй. Ариунаас юм аялал гээд нотон слайд гаргасан юм байлээ. Эдгээр өдөр бас жоохон фейклээ гэж би бодож байна. Хонд төөгдөөд тий. Нөгөө шархаж ин шүү дээ. Миний спирт энэ төр бүх юм дууссан заяа. Би анх спиртээр арчингуудаа муучлаа. Тэнгүүтээ нөгөө нэг хурууны лент маань бас дуусчихсан. Би ерөөсөө энэ навд эмисэн олоогүй. Ibuprofen тийм байна. Одоохондоо ядаж цэвэрлээд ингээд яваад бай да гэж л бодож байна. Амар гэмтэлтэй юм бэ би. Тэгээ сая бас марнаас онцож байгаа шүү дээ. Үдэж байна. За хэдүүлээ заяатаа уцаар цаая. Ни үл хэдүү сайн уу? Чи ямар гоё ганцаар ядаад байгаа. Юу яцгаад. Тэрсээ зургтай байж байгаа дуусаад одоос нэг юм мэдэх завтай байж байгаа. За бит хоёр өстэй ч үдээ. Чи яаж пул гарч яаж вэ? Нэг газар ирлээ. Бэнд онцгой. За нэг ийм газар буудлахаар ирлээ дээ ямар уу? Ямар их ялаа вэ те? Энд гихтээ амтан гараад ирчих бас магадгүй л санагдаж байна. Орыг хамаагүй гүйлгчвэл дандаа дараа нь гай болдог байхгүй. Тэгэхээр болохгүй бах. Би уг нь машинд авцаа салмаар байгаа байхгүй юу? Гэтэ надаа машин цуух бүр орон зай чалаа. Тэгэхээр гадаа саллаа.
одоо оноос хэдүүлээ майхан яз. За одооноос хэдүүлээ майхан хэрхэн застгийг бүгдээрээ мэдчихэм чинь. Ингэнгүүт би сетап хийсэн байж энэ. Ингэнгүүт тэн Орё тэнд байна. Орё айцсан. Яг ийм азар ирсэн байна, тийм азар ирсэн байна гэж хэлий гэсэн ч хаана ирснэ? Яг үндэ мэдэхгүй байна. Түүхэн хідээс гарангуудаа нэлээд их шороогоор яваад. Уус амар замтай байсан шүү дээ. Тэгээд аюулгүй хонох газар хайж явсаар итэл орой болцсон. Тэгээд юу ч гэсэн би тэнд бүр цаана ингээд тэр уулын цааныг айл аваа заяа. Тэнгүүдийн нэг моттой газар хүрээд ирчихсэн байгаа. Надаа unboxing хийх бичлэг ирсэн. Биш. Би үнэхээр юм мэдээг байгааз unboxing хийх тийм бокс ирсэн. Хамтдаа задлж харцгаая. Оо харагддаг. Ариун брендийн аялал гэдэг нэртэй Noten Sylvette-гүүд ариун цэврээр ирлээ шүү. Энэ ариуных юм уу? Йоо хоолоо малээ. Нандан гэдэг нэртэй брэнд чи ариуных юм биш үү? Хэдүүлээ маргааш өглөө хоол ивэл ямар вдэ гэж би бодлоо. Яагаад гэвэл маш орой болсон юм байна. Харанхуй байна. Төгсгөө болчлаа. Орё гол нь айгаад иш орчлоо. Гарч ирэхгүй байна. Гаслаад байна. Амар сэтгэл зүйтэй байна. Тэгэхээр би ч сонтий гэж бодлоо. Маргааш үргэлжлүүлээд бичлэгээ чи дөө манайхаа. Маргааш өглөө би эндээсээ гарангуудаа эсэн цэцэрхаа орно. Тэгээ эсэн цэцэрхаа дээр очиж үзцгээе. Яа тэгээ бүгдээрээ сайхан амарцгаарай. Бичлэгээ дуусна зэрэг. Энэ дуусаагүй шүү. Би ингээд нэг бичлэгэн дээр айлуулга олон юм оруулах гал хичээж байгаа шүү. A few moments later. Бити. Сэнэ. Яг юм урааж исэн чи. Буух хүрээд ирлээ. Яна. Хөөе болоорой. Нэза болоорой. Хөөе бэл. Хөөе. Яна уунаад ирчихвүдээ. Орё. Шалаач. Юу вэ те? Орё эц. За яваа цаашаа. За боллоо сайхан амарцгаасан уу? Би сэрлээ. Тэгээд миний ирсэн газар өнөг чоноо бүгд байсан гэдэг шиг үнэхээр бүгдээрээ байлаа. Би шин цон харсан нэрээ. Тэгээд түүнээс хойш унтаж чадаагүй. Одоо 5 цаг болж байна. Ингээ сайхан унаарэ гэд. Одоо хөдөө гэж бодож чинь дараагийн газар руугаа явцгаая. Тэгээд айгу надад бол айгу сонирхолтой байна. Гоё юм. Тэгээд өргөжлүүлээд хөдлөө явцгаая. Одоо л жоохон ядарч байна. Унтчмаар байна. Гэтэ өдөр унтчих тийм үү? Нэг хүн амтан бараадаа гэж бодлоо. Тэгээд би сэрцээ шүү. Тэгээд явцгаая. Тийм ээ. За ирлээ. Гэтэ юу юм бэ? Машин явдаг юм шүү дээ. Яа юм бэ? Тимон чи. Орё ахаал үлдэхэндээ хөрх ятус өрөтмөр юм дөө. Татаал үлдчихэж байгаа. Цамц маань томдоод арталтаа уйчлаа. Oh my god, арт нэг нь баач. Ёй мангар хаач.
За сайн байцгаана уу? Аяа. Биш морийг бодвол амар тухтай юм байна. За камер авчих баярлалаа. За. Амар халуун байна те. Сая тэнд байснаас илүү энэ яг элсэн дээр аягүй халуун байт юм байна. Өчтөр өөр актер. Оо энэ цохон шнэ хараа энэ. Биш ээ. Биш юм уу? Юу юм? Өө яана тийм үү? Саяны шумууд. Уу яар бэлэр юм тийм ээ. Ингээд цусна гаргачих тийм үү? Хөдөлдөө шүү. Тэг тэг. Гидэж гараа. Хүнөөсөө ирчих та. Би юу? За. За. Сүг. Яна, ичээ за. За. За, хөтөл. За. Гидэж. Би гэдэг л. Аа ёо. За за. Яа гэмтэн. Гайгүй. Зүгээр шүү. Гайгүй үндэ гайгүй. Зүгээр гайгүй. Аа. Элсэн тасархай нь Уурхангай аймгийн Бүрд сумын орчинд байрлах Монголын хамгийн уран бүс байгалийн төвчцүүдийн нэг юм. Энэ бүс нутаг нь Тэмээ онох элсэн манхан дээгүүр алхах нар мандах болон жаргах үеийн гайхамшиг дөнгө төрхийг толдох дуртай аялагчдын хамгийн их зардаг газрын нэг юм. Салхины аясаар байнга хэлбэрээ өөрчилдөг элсэн манхан нь улирал бүр өөр өнгө төрхтэй харагддаг. За бид хоёр бараг хоттой ирсэн тэгээд нэг зэл боллоо. Би машинаа аваад одоо 6 дахь сарлуу орж байгаа байхгүй. Тэгээд энэ хугацаанд би 22,222 км яг одоо болох гэж байна. Тэгээд 20 дээр л байна л да. Тэр хүртэл нэг юм яриад. Тэгээд айгу бас их замыг туулсан байна гэж би хувьдаа өөрийгөө дүгнэлээ. Эцсэн 22,222 тон дээр finally би хоёр хүрлээ. Оригчин 3 сар тавсан байхгүй. Тэгэхээр бараг 10,000 км-ийг нь оригтойгоо хамтдаа туулсан байна. Тэгээд одоо энэ жилийн зорилго чинь 50,000 байхгүй юу? 50k явах зорилготой байгаа. Энэ талаараа би хүрчих юм байна. 6 сарын дотор 22,000 гэдэг дэжгүй юу? Их үү, бага уу? Яг л нормал уу? Хаад юу гэж бодож байна да? Би бол хувьдаа өөрийгөө аягүй их тоосон байна гэж бодлоо. За цаараа харцгаа. За. Оо, цаараа штэ. Ялаа дээ. За орой төвчөөр орлоо. 22,222. За ингээд хүрлээ шүү дээ. Гоё. Стейтэлтэй байна. За тэгээ энэ үрээд бичлэг маань өндөрлөө. Дараагийн аялалттай маань хамт байгаарай гэж хүсэж байна. Тэгээд цагдаа хараад байна. Өдөр бичлэгээ дуусгая. Bye bye. So happy. 22,222. Dada, bye bye. 10k, the road to 10k.